Gerade ich bin so nervös. Bam, сандарч байна. Яна юу вэ гэж. Шалгал. Хариу ирсэн байна. Миний шалгалтыг. Oh my god. Яна ээж. Би өөрөө дадал цараг байгаа. Бам сандарч байна. Окей, за ямар ч тач. Thousand years later. Ямар тэнэг юм бэ? Тэ унаг үлдээ. Тэгтэл амар ямар тэнэг юм бэ? За ямарчтай шалгалтандаа унаагүй байна. Тэнцэхөө тэнцсэн байна. Тэ гой дүн аваагүй. Би тэгтээ шалгалтынхаа дүнд амар. Яг би амар яг юм хүүхдүүдийг бүтэн хэдэн сараар сууд сураагүй л дээ. Тэгтэл За. Тэнцсэн юм чинь дараа жилийнхаа шалгалтаар сайн өгөх гэсэн. Сая бүр хичээл номнаас болоод уйлдаг хүүхэд болчих гэж би уулна төгснөх хад тэнцэл бол болоо ш та 10 жилдээ тийм охин байсан ш тий 8 эртний дүн чин 60 таа гэж байна. Тэгэл тэнцсэн л ш тий биш л болоо ш. Зүгээр дээ. Яаж Бараг чуу ятаа тэнцсэн юм уу ааш энэ дэр тоонууд гүү юм байна. Чуу ятаач биш юм байна. Идэгтэй ямар мангар юм бэ. Ja, wie sagst du das dein Chef, mein Gott? 19. 24 Minuten. За, зөндөө удаан бичлэг хийгээгүй юм байна. Тэгээд амьд үгүйгээ мэдэгдээд ганц бичлэг хийчээ да. Энэ ингээд аим олон бичлэгийн цоглуулсан бичлэг болох байх. Би ингээд бичлэг хийчээд ерөөсөө ингээд хийхгүй байсан юмудаа нийлүүлээд тэгээд одоо л ингээд 5 сарын өнөөдөр 20 болсон байна. 20 мөн үү? Хүн баха. Мөн. 5 сарын 20 болсон байна. Маргааш 5 сарын 21 тэгээд зохицуулах ажилтай байгаад өглөө эрт босоод дэлгүүр орчод одоо дөнгөж л гараа өнгөрч байна заяа. Тэгэхэд би ингээд одоо тэний явж байгаа байхгүй юу? Тий. Яах вэ? Миний амьдрал иймээс хойш. Яг миний амьдралд ойр нэг сонирхолтой ачаалттай юм болоогүй. Би өмнөх бичлэгэн дээр ясан билүү? Яриаггүй л нэг юм бүтлэхгүй дурлалаа. Тэрнээс хойш ер нь бас дахиад нэг тийм хүртээ олон нартай юм болоогүй шалгалтынхаа хариу өгсөн. Тий. За, ярьчаар сонин содон юм юу байгаа лээ. Та бүхний хаж байгаачлан би ер нь бол гаргалсан. Би 60 кг болсон. Өнгөрсөн жилийн үдээд би бол 55 6-тай байсан. Өнгөрсөн жилийн үдээд Монгол явхад амар догтлол, юм цуглуулаад амар гоё юмсан данжин жил гэхгүй байна. Уусаа жил болгоо Монгол явна гэж байхгүй шүү дээ. Тэгээд жоохон гонигтай. Гэхдээ яг уу ирэх жил нүүрэн дээр миний гарт би ягаад малгай өмсч явж ийн гэж. Миний нүүрэн дээр бүр амар их марцсан амар харагдчих. Миний нүүрэн дээр бүр амар их марцсан. Тэгээд дээрэс нь бас хавар болохоор миний арьс нөгөө амар хуулраад байдаг гэд би нөгөө нүүр буддаг бичлэгэн дээр ярьжсэн да. Тэгээд хууларч муулраад байгаа учраас малгай өмссөн байна. Дээрэс нь нарны юунаас өөрийгөө хамгаалж ийн. Би ингээд замын хажуудаас цаа энэ хараа. Би одоо энд нэг хальт бичлэг оруулъя заяа. Бүтэн саяны орой хумсаа гой будаад нэг өдөр лабораторид ажиллаад хумсны будаг будаа. Одоо очиод ажилдаа явахаас өмнө арилгыг хийхгүй л амар заваа харагдчих. Миний ус ургасан. Би өнгөрсөн жилийн 6 сарын 1-нд илүү 5 сарын хэдэнд хэллээ дээ. 6 сарын 1-нд дахаа
Үсээ нөгөө ингэ тайлж ирсэн шүү дээ. Өөрөө тайсан ингэ бичлэг хийжсэн шүү дээ. Тэгээд одоо ургаад нэг иймэрхүү болсон байна. Монгол явахдаа жижиг үстэй байсан. Хагас жилийн өмнө миний амьдрал шал өөр байлаа. Хагас жилийн өмнө би найз залуутай, бовинхон үстэй, тургай байж одоо тэгсэн чинь болжээ. Одоо тэгсэн чинь урт үстэй, бүдүүн, сингл. За. Энэ бичлэгээр ярих юм байхгүй болохоор энэ бичлэгийг би ингэ дуусгалаа. Яг уу ари үеийн санаач юм бол бичлэг гинэ. Би ингээд ари үед нэг герман үг амар хэдлээ болсон. Тэр нь ямар үг вэ гэвэл дига. Манай анги охтод амар хэлдэг байхгүй. Энэ бол нэг тийм гоё үг биш үү? Одоо манай монголоор дигаг юу гэж орчуулах вэ гэж мэддэг бол коммент дээр бичээрэй гэж. Тэгээд монголоор дига. За мэдгүй. Юнгэ гэж амар хэлдэг болсон. Тэгээд нөгөө нэг удаан ангийнхантайгаа суугаад ингээд удаан тэ үеийнхээ хүмүүстэй байгаа тахсан нөгөө юуг нь дэш баахаа бод залуучуудаа хэлгээд чинь бид эдийн нөгөө нэг гал тэр шиг тэмгүй дээ. Одоо залуу хүмүүсийн хэрэгэлдэг үгнүүдийг хэрэгэлдэг болж байна. Манай энд бол юм 100 болсон. 20 градустай орой таныг үргэлжилж байна. Тэгээ би өсөө дахиж бодъё гэсэн бодолтой байж байгаад болсон. Би тэгээд ер нь бол эх жил он гартал өсөө дахиж оролцохгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл би бол ер нь ээжийнхээ сэтгэл санааг сайхан болгох гэж үсээ бодсон байхгүй юу? Манай ээж миний шар усан дуртай. Тэгээд одоо ингэ ер нь бодсон чинь өсөө жоохон тайван тэгсэх жоохон орхи арчилж марчлаад. Тэгээд өнөөдөр манад юу яаж байгаа? Хандверка ирээд манай гихингэл эдрийг анзалж байгаа. Тэгээд би тэрэн дууссан байгаасаа гэж найдаж байна. Би тэр хүмүүстэй тарахгүй тулд бас өглөөрт гараа явсан албаар. Энэ шоколадыг задлсан чинь таад альбанголтыг мэднэ үстэй тий? Альбангол тийм ягаан гүзэлцэнтэй байдаг шүү дээ. Яа яг тэр шиг өнөр чинь нүдэн ансан чинь баг ингээд шууд альбанголтын тэр шоколад тэнд харагдчих. Ямар гоё юм бэ? Багад нэ таргалаад байгаа юм чи.